Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр уламжлалт ёсороод хагас өдрийн дугаар энхүү орж байна. Өнөөдрийн гэмт хэргийг сонсохоос өмнө нэг анхааруулга заавал хэлэх ёстой. Хэрвээ та юм мэдэж ууж байгаа бол идэж ууж байгаа зүйлээ хойшлуулаарай. Эсвэл бичлэгээ дараа нь болоорой гэж зөвлөх гэсэн. За өнөөдрийн гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сарын 5-нд Филиппиний Миндано гэх арал дээр болсон маш аимшигтай, харамсалтай гэмтэргийн тухай ярих болно. Филиппиний Миндано гэдэг энэ арал болохоор маш үзэсгэлэнтэй, хүрхрээтэй, аялал жуулчлалч гэсэн нилээдгүй өгсөн ийм арал юм байна. За 2019 оны 12 дугаар сарын 5-ны өглөөний 5 цагт нэгэн залуухан эмэгтэй гүйж яваад цэгийн баримжаагаа алдаж төөрсөн. Эмэгтэй маш их айж сандарч эхэлсэн. Учраа олохгүй сандарсан эмэгтэй тайвшрах гээд жаахан суусан байгаа. Гэтэл хөлийн чимээ гараад эргээд харсан чинь нэг залуу хүрээд ирсэн. Эмэгтэй залуутай ярилцах үед залуугаас мэдээж маш их хэмжээний арх үнэртжсэн. Тэгснээ Филиппинийхаа тэр орон нутгийн аялгаар ярьсан гинэ. Харин эмэгтэй хувьд болохоор энэ хэлийг нь юусоо ойлгохгүйс учраас эмэгтэй англиар яриад тусламж гуйсан байгаа. Гэтэл нөгөө Филиппин залуу чинь жоохон уурлаад уцаарлаад эхэлсэн гинэ. Тэгэхэр нэмэгтэй тохио зангаа ашиглаад гар тохиогоор одоо манахаар гутаа тунгааддаг штэ тий. Тэгээ нэг ойлголцох гээд үдсэн байгаа хөрхи тэгсэн чинь нөгөө залуу нь бүр уурлаад харин за болий гэд цаашаа эрэгтэйгээс уучлалт хүсээд орхиод явсан байгаа. Уг нь аль нь ойлголцох гээд хэрэндээ л хичээсэн ч гэсэн за тэгээд тэгсийгээ болцоосон эмэгтэй цаашаа эргээд явсан. Эмэгтэй залуугийн ойлгуулах гээд хичээгээд байгааг нь ерөөсө тоогоогүй гинэ. Тэгээ шууд яваад өгцөө эмэгтэй нөгөө эрэгтэйгээ орхиод. Тэгсэн чинь эмэгтэй яг нөгөө гүжсэн жимээд байгаа дахиад замаа олох санаатай цаашаа явж исэн. Гэхдээ энэ үедээ ардаа эргэж харах ч юм уу нөгөө залууг яасан хийсэн бол гэж ардаа эргэж ерөөсө хараагүй. Харин ард нь хараад зогсоод үлдсэн Филиппин залуу бол уур маш их хүрсэн. Энэ намайг англиар ярьж чадахгүй болохоор басамжилж доромжилчоод яваад өглөө гэж бодоод эмэгтэйгийн араас даагсан. Харин эмэгтэй ерөөсөө залууг өөрийг нь дааж байгаа гэж мэдгүй цаашаа хараад алхаж исэн. Энэ үе залуу газар хэвтчихсэн арматурын том бүдүүн төмрийг аваад эмэгтэйгийн толгой руу нэг удаа маш хүчтэй зогсон. Хэргийг ойлгомжтой болгохын тулд хэдүүлээ ингэсэйгэд орхижээ. За энэ хэрэг явдлаас хойш 2 цагийн дараа нутгийн иргэд жижигэн жимний хажууд байх жалганаас нэг эмэгтэй хүний цогцоллоо гэж цагдаа дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирэхэд тэр авийн ард иргэд бөөнөрө цугларчсан мэдээж маш их айц давтсан шинжтэй байсан. Эмэгтэйн цогцыг цагдаа нар ирээд харахад саяхан үлдгэсэн гэмт хэрэг гэдэг нь тодорхой байсан хамгийн ихэнд. Яагаад тэгэхээр хэргийн газрын цус нь маш их цус асгарсан байсан. Гэхдээ тэр цус нь ерөөсөө хатаагүй шинхэн цус байна гэж эхний ээлжинд нэг тодорхой мэдээлэл гаргасан. Харин цогцсны байр байдлыг харахад цогцсны 2 гарыг нь нийлүүлж хүлсэн, цээч хэсгэрээ нүцгэн, жинсэн өмдтэй. Тэгээд хамгийн аимшигтай нь эмэгтэйн толгойг тасцсан байсан. Гэтэл толгой нь ойр хавьд ерөөсөө байгаагүй. Тэгээд мэдээж цагдаа нарт маш олон хариулт хийсээ илүү асуултууд дүүрэн хэрэг шийдэх ёстой болж байгаа. Тэнд байсан зарим нутгийн иргэд өглөө нэг залуу нэг эмэгтэйтэй ярилцаж зогсож байгааг би харсан. Тэр залуу бол энэ хавьд амьдардаг оршин суугч мөн. Тэр залуугийн гэр нь тэнд эдгаа гэд ер нь хэлсэн ба. Тэгээ цагдаа нар энэ мэдээллийг аваад 8 цаг өнгөрөөд өглөөний 8 цаг өнгөрөөд тэгэхээр энэ хэрэг гарснаас хойш 3 цагийн дараа гэсэн. Тэр айлын чиглээ явсан ба. Тэгсэн чинь манайхаа яасан гэж нөгөө нэг залуу чинь заяа эмэгтэйгийн толгойг нь тастаад өөрийнхөө цамцанд ороогоод гэрлүүгээ тэврээд явсан ба. Тэгэж явх хооронд нөгөө толгойноос нь маш их цус асгарч исэн. Ерөнхийдөө бараг хэргийн газраас тэдний гэрийн хаалганы урд очтол цус тусцсан байсан. Яг тэгээ цагдаа нар ч гэсэн яваад очиход бол цагдаа нар хэргийн газар ажиллаж байгаад очиж байгаа штэ. Тэгсэн чинь дахиад тэдний гэрт яваад орсон чинь гэрт нь хэрэгтэн бол ерөөсөй байгаагүй юм байлээ. Хамгийн гол нь дахиад нэг хэргийн газар орж ирж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гинэ. Шалаар нь дүүрэн асгарсан цус, дээрээс нь цацарсан цуснууд хүний тархины идүүд гэмээр үлдэгдлүүд тэр нь будаатай ойлолтцсон ингээд төсөөлөд бодвол яг бас нэлээд аимшигтай гэмт хэрэг дахиад үлдэгдсэн юм шиг байсан байгаа.
Хэрэг үйлдсэн Филиппин залуу бол цогцос олцсон цагдаа нар хэргийн газар ажиллаж гин гэдэг мэдээг зурагтаар үзээд цухтаацсан байсан. Ойролцоох тосгоноос залууг олж аваад баривчлахад тэр залуу бол 21 настай Филиппины Минданогийн уугуул иргэн. Одоо би тэ буруу хэлж магадгүй шүү, манайхаа бити ягаар шүүмжлээрээ. Хэргийн эзэн бол энэ сонин царайтай баачка байгаа. Тэгээд энийг нэрийг нь болохоор Бактон Ллойд гэдэг юм байна. Тэгээд өөрийг нь баривчилж авах үед нэлээд тайван харагдчихсэн. Цагдаа нарын өдөөс эсэргүүцээгүй, тэгээд өөрөө мэдчихсэн юм шиг ингээ баривчлагдсан байна. Энэ Ллойдийн хувьд болохоор нутгийнх нь энэ залууг нэлээд сэтгцийн асуудалтай гэдгээр нь бүр бүгдээрээ ханддаггүй байсан юм байна. За тэгээ байцаалт авах гэхээр энэ хүн чинь бүх юмаа ингээд 100% одоо энгийн хүн шиг ерөөсөө ярьж тайлбарлаж чадахгүй учраас жоохон хүндрэлтэй байсан. Гэхдээ ямар ч хэлсэн хэргийг хэрхэн үйлдсэн үйл явдал бүгдийг нь ярьж өгсөн. Энээс хойшоо та нар маань сонсгож байгаа бол одоо сэтгэл санаагаа бүсээ чангалаарай. Ллойд эмэгтэйг араас нь дагаж очиод толгойроо нь арматурын төмрөөр цогсон штэ тий. Тэгээд эмэгтэй газар унаад эмэгтэй маш чанга орилоод ингээд тусламж хүсэж байгаа мүү гэмээр ойрлоод байсан гинэ. Тэгээд тэрийгэ англиар хэлээд байсан болохоор нь Ллойдийн уур нь бүр буцалсан. Яг гэвэл энэ нэмэгтэй намайг доромжилсан хിവэрэ байна гэж үтсэн учраас ухаан алдтал нь бүр цусын гоожтол нь би цогсоор л хэлсэн гэдгээ хэлдэг. Удалгүй эмэгтэй ухаан ороод дахиад дээш хараад Ллойд руу хараад тусламж гуйж байгаа байдалтай англиар гуйсан. Тэгсэн чинь нөгөө л англиараа яриад байсан болохоор миний уур булан хүрээд байсан. Тийм болохоор би тэрний толгоор нь дахиад цохоод ухаан алдуулж агаад тэгээд одоо энэ зурган дээр харагдаж байгаа энэ Филиппинд өргөн хэрэглэгддэг хурц эртээ бараг сэлэм шиг нэг юмар эмэгтэйгийн толгойг нь тасалсан гэж хэлсэн. Тэгээд ухаан алдсан байхад нь тасалсан гэд хэлээд байгаа байхгүй юу. Гэхдээ ерөнхийдөө бараг цагдаа нар энэ бараг ухаантайгаа зүгөөрөж яхад нь толгойг нь тассан байх гэж үзэж байгаа юм байлээ. Ллойдийн өдөөс эмэгтэй ямар ч эсэргүүцэх боломжгүй, яагаад гэвэл цогц солдохдоо гар нь хүлээдээсэн шүү дээ тий. Ухаан алдуусныхаа дараа энэ Ллойд эмэгтэйгийн хоёр гарыг нийлүүлээд уйцсан юм байна. Тэгэхээр хүрх юм босч чадахгүй, эсэргүүцэж чадахгүй байсан юм явчиртай юм байна л да. Эмэгтэй нөгөө дээгүүрээ нүцгэн байсан да цээжээрээ. Тэгсэн чинь Ллойд өөрийнхөө цамцанд биш хохирогчийн цамцанд толгойг нь боогоод тэгээ тэврээд гэрлүүгөө халахсан юм байна. Ингэж алхаж яхад нөгөө толгооноос нь цус тусаад исэн штэ тий. Тэрийг ч мэдгүй алхсан байгаа байхгүй юу. За ингэж авсаар толгойг гэртээ авчирээд гавлыг нь нээж тархийг нь сугалсан. Ингээд нүд хамар чих гээд гавлаас махын бүгдийг нь салгаад зүгээр арга ясыг нь харин гэрийн хажуудлын нэг гууж алах шиг юм руу шидээл зүгээр хайцсан гинэ. За тэгэнгүүтээ би маш их өлсөн байсан болохоор аяганд агшаасан будаа игээд дээр нь тархийг нь тавиад тэгээд идсэн. Бас өөр хоол ээж идсэн. Нүд чих хамар одоо ингэ нэг эргэтнүүд байгаа штэ мах цахын ингэ чанаад зайжилж чадахгүйсэн болохоор зүгээр залгицсан гинэ. Тэгээд энэ бүхнийхээ дараа нөгөө мэдээсэн сунгуудаа цухтаацсан байгаа байхгүй. Цагдаа нар тэгвэл чи яагаад эмэгтэйг яагаад ингэж алъя гэж бодсон бэ гэсэн чинь ингээд ямар сэтгэл хөдлөл нүүрний хувирал авахгүй яг энэ зурган дээр гаргаж байгаа шиг хүтэн царайлж агаад тэр англиар яриад байсан учраас гэж хариулсан байгаа. Тэгэхээр манайхны зарим нэг хэсэг бүлэг хүмүүс нэг англи үг ойлж ярьлаа бла бла гэд байдаг нэг тал бий билүү юу үлээ гэж одоо бодлоо би бас. Эмэгтэйгийн гавлын ясыг ч гэсэн Ллойд зааж өгснөөр ингээд олоод авсан байгаа ямар ч байсан. Тэгээд зүгээр л яс үлдсэн байсан. Учраас эмэгтэй гадаад хүн байсан уу, Филиппин хүн байсан уу? Тэрийг нь одоо бол бүр тогтоож чадаагүй. Тэр эмэгтэй бүр хэн байсныг ч олж чадаагүй байгаа өнөөдрийн хүртэл. Тэгэхээр Ллойд ч гэсэндээ энэ гадаад хүн байсан ингэсэн тэгсэн гэдэг мэдээлэгч бүрэн гүйцэд ойлгомжтой өгч чадахгүй ийм амир сэтгцийн асуудалтай маш хүнд өвчтэй хүн байсан байгаа байхгүй юу? За тэгээ ямар ч байсан шүүх хурлаар ороод Ллойдыг маргааш оройн нь шууд 19 цаг 40 минутын үед шоронгоос эмнэлэг рүү шилжүүлэх гээд нэг энэ цагдаагийн энэ нэг машинтай аваад нэг 2 цагтаа явсан юм байна. Бас бүтлгүй эн чинь бас. Яг ингээд Ллойдыг зөөврлөө явж явах үед энэ машиныхаа дуугаа гарсан юм байна.
Тэгээ хоёр офицер нь буугаад дугуугаа солих гээд оролдож байгаа үед Ллойд би бицсмаар байна гэд машинаас буухыг гуйсан байгаа. Тэгээд нэг офицер нь за буулгаад бицсуулчих гэд. За бууж ирэнгүүтээ тэр хажуудаа зогсож исэн офицерын бууг нь булааж аваад Ллойд нэг удаа нөгөө офицер руу гал нээж чадсан. Харин тэгсэн чинь юугээл Ллойдыг буудахыг хүлээгэж байгаа. Энэ хооронд чинь нөгөө офицер буугаа гаргаж ирээд Ллойд руу 3 удаа бүр буудаад амжсан. Ингээд Ллойдыг ч гэсэн унгааж чадсан юм байна. Ингээ эмнэлэг рүү хүрэх гээд явж байгаа үед нь Ллойд шархаад илэлгүй харамсалтай чихүү азарч хүмитгүй одоо ингээ нас орсон заяа. Энэ бүхний дараа нутгийн иргэдэнд бүр ингээ амар баяртай байгаа гинэ. Бүр ингээ Ллойдоос залхацсан хүмүүс байсан юм шиг байгаа. Ялангуяа Ллойдын гудамжны хүмүүс бол одоо манай энэ хэсэг аюулгүй болчлоо гэд ярьдаг болсон гинэ өнөөдрийн хүртэл. Тэгээ өнөөдрийн энэ хэргийг бол орчуулад явж хахад айдас огоодос уурж хүрчээсэн ийм тэгээ төгсгөлд нь ирсэн чинь яагаад ч мэдгүй ингээд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдхээ болчлоо би лав. Тэгээ Филиппин Минданао гэлтгүү одоо Филиппинд ч юм уу ингээд очиж үзэж байгаагүй болохоор би надаа нэг юм вайб буудгүй тэ уур амьсгал амьдралын одоо вайб нь ингээд ерөн хүмүүсийнх нь вайб бууж ирдгүй. Тэгээд нэг юм сонин өвөрмөц хүмүүс байд юм шүү те. Хэл нь бол нэг юм дан динг нэг юм ингэж яриад байдаг хүмүүс байдаг гэж мэдээд байгаа юм заяа. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой сэтгэлдээ та нар бас бичээрэй. Тэгээд хохирогч эмэгтэй хэн байсан талаар одоо ДНК-нууд хийгдээд явж байгаа юм бэлээ. Одоо болтол тодорхойлоогүй хэлсэн шүү дээ. Тэгээд нэг өдөр хэн гэдг нь тодорхойлогдоод гэр бүл хайртай хүмүүс нь ч гэсэн хүлээж л байгаа илгүүдээ тийм ээ. Тэгээд сүмсэн амирлаасаа да хүрх юм гэж бодож энэ хэргийг орчуулж дуусгалаа. Хамгийн гол нь тэр нөгөө эмэгтэйг алчаад яагаад чи ингээд дээд эрхтнүүдийн тарих мархийн нийцсэн бэ гэдэг асуултанд хариулахдаа I was hungry гэж хариулсан. Би өсөөд исэн юм аа. Тэг угаасаа бүр идэх зорилготой алсан юм хайшин тий. Ийм амар өвчтөн хүн ингээд эмнэлгийн чаналтанд байдгүйсэн юм шиг байгаа. Манай Монголд бас нэг хүн байгаад байгаа юм байлээ ш тий. Тэр хүний хохирогч айгүй олон байгаа гэсэн. Манайх ч гэсэн яг хохирж исэн. Манай машин руу явж хахад нь чулуу шидээд яг онжисахгүй. Би өмнө нэг ярьж исэн юм а та нар мартсан уу санаж байна уу? Тэгээ тэр хүн чинь энэ тэнд ингээ хүмүүстэй таарахаараа цохиж мохиж аваад ер нь хүмүүсийг аим шоглоод хөвшин хүмүүс эмэгтэй хүмүүс хөвшин хүмүүсийг ингээд дээрлэхээ зодож цохоод ингээ яваад байдаг байхгүй юу? Тэгээ манай машин руу болохоор нэлээд том чулуу шидсэн. Тэгээд цагдаа ирээд шараад нэг хяналтанд байдаг. Ар гэрэн боломжгүй. Тэгээд хэрэг хариуцах, хохирол барагдуулах чадваргүй гэд манай гомдлыг шууд хэрэгсэхгүй болгоод хааж ийсэн байхгүй юу? Тэгэхээр ийм сэтгцийн өвчтэй юм хүмүүст одоо ямар арга хэмжээ авч авах хэрэгтэй юм болоо те. Ер нь ингээд сэтгэл зүйн заслыг хүргэдэг те. Одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэдэг нийгмийн ажлууд одоо маш хангалтгүй хүртэмжгүй байдгийн л одоо гайл юм уу да тий. Өнөөдрийнхөө басан явдлын дугаарыг энд хүргээд жаргаая хэдэлээ. Дараагийн 3 дахь өдөр cosplay with Crying дугаар дээрээ иргэд уулзцгаая. Бүгдээрээ баярлалаа. Баяртай.